Тэсээ нөө би ингээд бичлэг энэ төр хийгээд тэгэхээр ингээд хичгийг ингээд өөр өөр яриад байна. Ингээд жоох юм альбаны official яар гээд манад үтгсэн. Тэгээ одоо ингээд хичээ. Энэ тэнгисийн ирэг дээр 2 4 7-оор зэрэгцээд хөөхөн юм гараад байгаа шүү дээ угаасаа. Хотын бүсгүй хөдөө нутагт гээд эпизод 10 заяа. Сүмөрөн цэцгээ 10-ыг нь тий тод харуулна гинэ. Хотын бүсгүй хөдөө нутаг нэвтрүүлгийн багийнхан Баянгор аймгийн Загсумын зүг бүлгийн жолоо зарлаа. Энэ удаа бидний ямар адал явдал романтик болцоо хүлээж байгаа бол Баянгор хосон цэвэрдэх хонгор нутгийг зорж байгаа хонгор бүсгүй Нэнда. Сайн байцгаана уу? Намайг Нэндан цэцэг гэдэг хотын бүсгүй хөдөө нутаг нэвтрүүлэгт оролцож байна. Тэгээ одоо ингээд би тэд өглөө 8 цагийн үед хотоос гарсан. Одоо 8 цаг болж байна. Тэгээд одоо Баян онгорлоо дөхсөөр хийн. Тэгээд ер нь бол дөхөх тусам илүү ингээд сандраад бас ингээд тогтолж байна. Баянгорт заг сум гэж байд юм байна. Өглөө эртлэн замдаа гарсан бид явсаар л ган хүрэл маань болцсон газраа хөдөлгөөнөртэй эднийг өгтлээ. Ган хүрэл. Ахны толгой алдаж үзээ би 8 алтын хулсан ургаараа энэ удаад хотын бүсгийг маань ургалаад үлтгэнэ үү дээ. Яа. Хүүхэн ургална. Охин ургална гэдэг байна. Сайн явжирсэн. За намайг 10 сарын гүцдэрсэн аргалын гал дээж утсан. Армийн аль баажирсан аг хатх хүүхэн. Яа. Нэндан цэцэг гэдэг. За хөтлөхөө. За. Залуу малчин адуун дэрэмгийн ган хүрэл маань их цэргийн албаа нэр төртэй галсан хүндэт гарвал. Ёстой л сайн нэрийн шинж бүрдсэн хангар сайхан нэр байна да Нэнда минь. Эдгээр нь машин дотроо тэгээд зурлаач мөрлөж надад ингээд тайнс нэгэ явж байгаа л гэдэг. Шууд эренгүүт мөрөн дээрээс болоод аваад явчихна. Энд ихтэй гоё хаа нэг юм гоё Монгол уламжлал энэ төр гаргаж иргээл. Одоо юм мэдчихэж байгаа. Габл сүлийн ихтэй хойш тэр биш тэр цаад. Чигтэйг нэг амар ингэ нийлээ явж интэй ингэ зэрэгцээд. Одоо энэ чиш бас. Энэ чи өөр бүжиг тийм ээ. Чамайг хараад ямар сони хөрг ихчээ. Сони хөрг ихчээ. За одоо мараа хаттай. За. Одоо энэ хараа ингэ. Сайн байцгаана уу? Сайхан урчж гин үү? Сайн. За энэ мараа хараа чи дүү байна. Ихтер нь байна. За. Параа манай имээ. Ингээд үржигдээд баг хаснаа. Зөндөө олон зүйл юм биш. За орцгоо. За наашаа ирж байхад ер нь бол амар догтлолтой байсан. Тэгэл хурдан залуутайгаа уулзчих юмсан даа гэсэн бодлоор ердөөсөө нойрч хүрхгүй байсан. Тэгээ ингээд Энэ нөгөө юу вэ тий? Угаасаа хөдөө явж байгаа учраас энэ гоё дээлмэл гоё монгол юм аа бас бэлдээд их тийм энэ тийм нэг юм гоё дээлэн яг нэг энэ дээр үеийн гоё шар бүсмэсээ бүсэлсэн тэгээд би таалагдах болов яах бол гэж амар их ботсон. Тэгсэн чинь ингээ бүр төсөөлснөөс илүү бүр ингээ амар гоё залуу байсан. Яг л одоо миний сонирхлын залуу байсан. Лүүх ямар цагаан хийж утсан. Нөгөө дан хөдөрийн хүмүүсийг бор хүмүүсийг гэл хараад явжсэн чинь амар цав цагаан хүн буугаад байсан. Тэгээд би одоо яа би өөрөө харагдсан гээл ингээл би өөрөө бас ичих болсон ичих. Тийм нэг ичих мэдрэмж. зүгээртэй. Хар борон Сайн удаа. Өндрөө та сайхан урчж байна уу? Сайхан урчж байна. Сайн явж ирсэн үү? Сайхан. Тэгтээ аав ээж нь бие яриад энэ тий камераа оолохоор яалтчихгүй ингээд жоохон л байгаа. Сайн явж ирүү. Сайн. Сайн явж гинөө. Та сайхан урчж байна уу? Тэгтээ энэ залууг дотрыг юм өдөрж байгаа л. За илгээрээ их хамгаалан төрлөөрөө төвшин хамгаалан амаараа мэн цагаан аварж гин үү. Сайхан урчж байна. Зөв. Цагаан.
Найдаа бодоо яцсах. Гэхдээ байгаа юм шиг байгаа мэдээ. Мэдв. Манай болохоор агаас самбуугийн гам болдог 3 ядуучин сумын авраг малчин за манай ээж болохоор баас бат амар хоёр гэдэг авраг сайлчин сумын авраг сайлчин сумын авраг малчин манай ээж хоёр Бас аврах сайлчин гэж байдаг юм. гэр авраг Энэ нэлээ юм бол догтойгон хүрэл би ч амтрууд танилцсан шүү дээ 10 сарын гүцэд төрсэн аргалын галд ээж үзсэн арим албаа ажигсаа айлгах догтойгон хүрэл за би тэгээд давсаа сайхан цаа хүлээс хүлээлт гэх юм бол айгүй тийм нөгөө цэргийн сүүлийн нэг 3 шүн нэг айгүй хүлээжсэн яг тэрүүн шиг л байсан. Тэгээд хамгийн анх та хараад харсан зүйл гэвэл нүднээс нүд нэг ингээд нэг барьж аваад бацчихаа. тэгтээ эртөө нэр тийг санагддаг болоо. Ингээд тормолцоол яг нөгөө ботгоны нүд шиг гэдэг шиг. Миний нүд ямар байна энэ. Өөрийнхөө нутагт тэгэхээр айгүй танил мэт. Хүн болгонд нутг нь гоё байдаг. Тэгээ хүмүүс нэг тийм хөдөө Амар гоё юм цэвэр агаартай. тийм Тэр цэвэр амар юм уудам амар гоё хэлчихэв. одоо энэ хөдөөний хүмүүс хэл тийм хөдөөлөх соёлгүй хүмүүс их амьддаг гэдэг боддог юм шиг байна. Бас гоо штэ над чиг юм гоё байдаг хүмүүс байна. Тийм хөөрхөс аа. Заяг чи би Чуга хайлгүй юу? хоёр хамыг хуйлаас нэгнээс зүү ярих цайг явна. Хоёр оног зүү орох цаа. Тэгээ би үлдийг ойлж юм. Тэг. Сороос тэгээ төгснөөс дараа би зөв морьтой очиж авъя. За. Хоёрын сар заа юу. Тэсчих гинэ бас. Би одоо 5 сар төгслөө сургуулаа. Тийм үү? Яг тэгээд Чи миний тэг хонхны баяртыг ирээрээ. Шууд хонхны өрд өрсөж. очно. Болно шүү. Сэтгэл байвал яваач. Гүмэлч наа. Морьтой очих уу? Хас мэрээд. Энэ өөрөө бас нэлээд жоохон марцсан гар юм. Эсвэл бас нөгөө нэвтрүүлгийн зүгээс бас ингээд дуугаа яагаад байж болохгүй шүү. Юм ч сонирхолтой болгоор энэ гэсэн байна. Ирэхгүй бол гомдсон шүү дээ. Ауч. Морьч. Морь утгаа 100 гараа зовлоо. Морьч. Үнээр тассаасгүй дээ. Одоо Снооч. Жоомх тэгээд идэвэсэнтэй ингээд за барьж ийн амарч ийн гэд тэгээд ингээд хажууд нэг гүн за тасал гэд таслалаа. Тэр явж ийн. Яг ч юм бол дөнгөж төрсөн ишиг юм уу? Хураг ам шиг. Ишиг чинь майг юм үстэй. Хүүхэн чиглэл мэй. Одоо хүүхдэрүүд өөжийг л гэсэн үг. Ээжээ гэдэг. Ич. Гэсэн үү? Чүү. Одоо л мацсан болж байна. Одоо яаж Одоо энэ хараа. тий. Малгай нөгөө юу шиг харагдаад. Тий. Хажуудлаас авшиг уртаасаа нэг юм сандал санаачлагтай байж ажлаач амжуулаад өөрийгөө ч таниулаад авлаа. энэ охин өөрөө тийм юу байна аа нэг тийм гоё юм за тгий ингээ гэдэг тийм яг би очсон бол яг нэвтрүүлэг болохоор бас сараа нэг юм хэлхийлэх л та бис бол за энэ нь яа дий тэр нь яа дий энэ бол за гэдэг айгууд нөгөө тэр юм асуусан сууж байгаа юм. Манай нутгийн бэрийн тоолохгүй нэг оромогтой хям гээд за дээр үедээ болохоор нэг тарвны махцах ангийнхаа махыг ингээд битүү ороогоод хийдэг байсан. Одоо бол нэг тарв хорой толцсон болохоор жоох бог малын махаар өвчин өрмөөр. Тэгтээ нэвтрүүлэгтэй болохоор тарав. Тэгээд Баянгарын юм нэг сайхан бэрийн тоол байна. За. Тэрнээс тарав нь байж. Аав чи хаа. Чөлөө гэртээ нэг ч хүн дагуулж ирсэн. Би бас гэртээ нэг хүн дагуулж чааг. Я болоо. Жоохон. Нутгиймрээд. Нутгий Баянгарын. Өмнө өдөөс юм авдаг үзэж байгаа. Газар шингэх тамдаа. Хүүтэй бол охинтой бол хүүтэй гэж айлтгуулсан ордугийн Монгол ёсоор нандаа маань аав ичийнхээ сэтгэлийн бэлгийг дээлийн өнгийн хамт эзэдд нь өглөө. Шууд бас бэлэг ингэж авчих юм уу тий. 91 сургаар миний охинд ингээ зориулж хийсэн маа. Ямар сэрвээ. Зүгээр л миний охин гэж байгаа юм болоо. Дотрын яхан зузаан бол гайгүй ч үлээ та. Яг марга. Би охиныгоо ирэхэд дээл оюулъя гэж бодоо ээж
хэлээд тэгэл оёж өгвөл бас гоё юм байна гэд. Тэгээ ээжээр оёс бас арзмаар мэдхгүй байсан. За тэгээ ганцхан өндрөөр баримжаа аваад нэг цэнхэр дээлийн заа нэг гоё ирэх байхаа гэд ээжээр оёсон. За оёс хэмжээг мэдхгүй болохоор жоохон эхлээд ажил юм уу? Яа энэ малчны утас юу гэж бүр амар хэвчтэй бишгүрэндээ хөдөө очоод нэг хэцүү мэдэрч ирсэн. Бас гоо сонирхолтой байгаа бол л та. Тэнцээс. Аха. Өөрчс нэлээ олон орсон баг. Тэгтээ нэвтрүүл болохоор юм гой гой идэл өмсөд энэ тий. Энэ болохоор өчигдрийн ургаваа. Эхний полон явсан, хоёр дахь полон дээр өөр дээр. Энэ байна. Дархлаа суларчсан гэсэн үг. Тэг яг юм хэрэгтэй үед нь яг За бас малын дархлаа сулрах юм байна тий нэрээ бас тий бодож үзэж байгаа юм. Ер нь мах ер нь. Тэгтээ ийм гоё дээлтэй хайрам шүү мал дээр. ер нь аль ингээ хөдөө байхаар ер нь аль ингээ ажлын үрдүүсэн ингээд үүсгэж дуусгүй аа. Тэгээд Хөдөөний ижлээ бас барагддгүй юм л ш. ер нь аль мал малхах бас хэцүү чанга юм шиг санагдсан. Үл амар хэцүү. Тэгэл нөгөө онд орвоо тарган тавтай онд орвоо л гэдэг үлгүүдтэй. Поргонд гэтээ яа. Алтай таван богд руу поргонд явж ирсэн үе санаандэрчлээ. Ингээд галзуу болгон цааш Амар амгалан байгалийн үзэсгэлэн цогцлоосон хөдөө нутгийн болцоо арай л өөр байна шүү. Хостел юм байсан бэ штэ энэ. Тэнцээс богором даалж чис чанаалал. Төрөл бүрийн зүйл юм дээрт байгаа шүү. Чицээ зүгээр үдээ. Тийш хаач юм. Аха. Оо бүр хөдөлцөө байсан. За яг гоо чулуу хадлын гэтэл шууд тэндээс өглөө. Годон гэхдээ халтардсан шүү. Заагаад тийм. Энэ гэхдээ нэгдүгээр өдрнөөсөө хоёр дахь өдрөнд гараагүй юм чинь. Оо шууд. Коток. Хөрх юм нааднаас өчнө хүмүүс камер бариад. Энэ үрж чадах юм бах та. Яг ингэж уулах гэдэг юм. Ингээд нийлээ. Яг засан дээр гарч юм наад бас голох нь гайгүй зөө. Коно. За чи нэг наад дээр яг хөлөөж ирчихсэн. Кононд руу. Чи. Оо, өөр бас явчихдаг юм байна. Зөө. Аа яа. Е. Тэрийзтэй стоп өгчдөг яадیں۔ Ингийн мөс шиг биш юм байна гэхээр өөрөө эндээ бас анх удаа яриад байгаа юм шүү. За одоо яг нэг эзэгж унах гэдэг юм. Яа. Голын мөсөн дээр. Яа. Манай цагаан голцоо гоё штэ мөс нь өөргөө. Бас одоо нэг юм өрхтөө нэг юм бол яваалаа юм л да ингэ би юм чаддээ шүү гэдэг юм бас харуулаад. Чигээр явж байгаа юм. Яг нэг сүртэй юм бичлэгтэй гэсэн тийм мэдрэмж төрж байгаа хаа. Ингээр яг голгосон мэдрэмж авах уу хойноос ингээд өөрөө хаашаа гидэж хий. Яа би ядраад нь хоёр жоохон хилтэй. За нэр котокон дээр ер нь нэлээд утга юм байна. А бас доош ч зэрэгч чивтний. Яа амарчин. Ноутбукийн сцены явлаа. За тэгэхээр борд шил буцлаглаа даах. Амар үсэж байна. Үсч гинөө. Гадаа ингэж хоолыг гойтой ёо. Амар. Одоо энэ хэсэг дээр нөгөө яваад байсан бичлэгний хэсэг явах юм байна. Чи нэг амсуул нэрсэн. Цагийн голын усаар үсийг ч нугааж өгье. Тэ жоохон давсаач. Охин бол гоё шүдтэй, гоё нүдтэй, гоё ирээдүйг охин байна. Аах төгснөд дараалал нь нэвтрүүлэгтээ гоё зөрүүлж байна нэрээ. Цаашдаа сайхан уулзаад дандаа ичээ гэж хоол идэж болно шүү дээ. Чи тэгээд дандаа хийж өгөн. Охоо. За сая нэг бас өгөө аваад тийм ээ чи бас хийж өгч болно шүү дээ. Одоо амсчлаа. Одоо жилийн амсчлаа. Ойнст янз юм шүү. Тэгээ бас заяанд өнөгцөн чамайг цагийн голын явсаар өсөж нугаж. Яа. Сөө угаалгаарай. Тийм нэг байгалийн сайхан түүний сайнтай гэдэг шиг тийм. Гоё. Надаач гоё юм. Чи юу ямар төрлийн охин сонирхолтой юм? Би юу? Миний тайпны охин уу? Бас тайпны охин уу? Яа тийм дараахан гоё нүдтэй яг л чам шиг.
Яа. Ингээд болох юм уу? Даруухан хөөр. Нэр нүдэн бол гоё хөөрх юм байна. байх хэрэгтэй. Бас нэг ойлгохгүй тэгээд бас бусдын тохироод нэг ойлгохгүй л бас хэцүү шүү дээ. Санал бодлын зөрчилтөнд гарна. Нөгөө платоник харилцаа гэдэг шүү дээ. Үзэл бодлороо ойлголцох, оюуханаар ойлголцох. Одоо 100 болоод ирвэл шүү дээ. Тийч ингээл бууг муугуурандаа яг ингээл бууж ирээл ингээд туйлын чи ингээл бас нэг Хоол. шөлөө гурилдаж яа. Одоо би ингээ хот руу буцаж байна. Тэгээ чи сүлжээгүй. Тэг яах вэ? Сэтгэл байвал уулан дээр гарнаа. Уулан дээр гарч Тэгэл өдөр болгон тэгэл уул руу гараад. Тэг шүү дээ. Уусаа хөдөөний тэгдэгтэй. Нэг жижиг уул даавал сүлжиг уул дахиад нэг жижиг уул даавал. Тэгээд эдгээр нэг юм жоо зай мэтэй ч юм уу янз янз. Нэг хоёр мөр дараа яриад их. Чи тэр үед байх юм. Тэгэл залхуу чинь сэрэл авна ш. Чи яг амлч. За. Гамлэгтэй ингээ байж таа заримдаа бас ингээ дууга хураачаад байсан юм шиг хэлээ. Тэгсэн чинь ингээ чамааг ингээ дууга хураачаар би ингээ сандраад надаа ингээ бүр хэцүү байдаг. Ингээ чи ингээ гомдсон бол ингээ ууралсан бол юунд ууралсан ингээ надад шууд хэлж байгаа нэ. Хоёул ингээ дандаа ярилцчих шүү. Ингээ ярилцаж дандаа ойлголцчих шүү гэж юм бол ингээ хэлсэн. Тэгээд ингээ тухайн үед ингээ тийм сэтгэл төрүүлсэн бол ингээ уучлаарэ. Тэгээд зүгээр ингээ нөгөө нэг намаа ингээ дандаа ингээ эрхлүүлсээр байгаа бүр ингээ эрхлээд ингээ дассан ингээ жоохон юм болонгот ингээ хурдан ингээ гомдчих гоод идэх болсон юм билээ. Би тэр цаашдаа ер нь холбоо Энд гэхдээ юу вэ? Сая тийм хэсэг бол гараагүй шүү дээ. Нэг дууга урааж мураагаад нэг тийм хэсэг бол гараагүй шүү дээ. Тэгэхэд энэ нөгөө камерны цаагаар болсон юм байна те. Тэгээд ингээд бас тэ хөрх нэлээд тассан байна гэхэр чинь. цааш лавших хаа. Энэс илүү лавших хаа тэр холбоо. Хөдөөний амьдрал чи аюу хурдан тастай шүү дээ. Жохон сурах гэж жохон л удах. Уусаа хэцүү, амар хэцүү. Би өрнөс эхлээд юм уу? Надаа нөө. Чи хөдөө тасаад байна уу? Надад тасаад байна. Энэ угаасаа нэлээд ярим байдаг. Одоо би чамаг явахаар уйлнаа. Сэргүй хэвчээс барих үлгэнтэй тий. Тэгтээ яг тэртөө нөлөөсөө ингэ барих хэрэгтэй гэдэг юм бол. Иргүй чи юу зүйлчтэй. Би чиргүй шүү дээ. Би уйлах яах вэ? Бас игчээл би ямар харж ингэж тааш харж байгаа тэрс үрдгэл тавтаа. Яа. Сайн уу. Ажилтаа залах юм уу? Хамаг юмаа өөрөө хийчих юм шүү. Тэгтээ ер нь бол ийм штэ. Сингл байхын давуу тал яг хүн хүнээсээ заяо. Гэхдээ ингээд хүн ганцаараа яваад байх тусам юм ахуу юмнуудаа ингээд хийгээ сурчдаг юм шиг надад санагдсан. Тийм. Тэгэхээр нөгөө эрэгтэй хүмүүсийн хувьд бол ингээд амар амар ахгүй юу нэгсэндээ би одоо ингээд 25 гараад хүнтэй суулаа гэж бодоход ингээд нөгөө хүн нь ингээд бүр ингээд өөрөө төгшөхгүй юмнуудаа хийчдэг, хоолойч хийчдэг, хуцааж угаачдаг гэдэг тэр хүн бас ингээд ганц би яваад байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд юмнуудаа өөрөө хийгээ сурчдаг тийм ажилтай хүмүүс болох магадлалтай гэж би зүгээр боддог. Тэгж ажилласан. Хүн хүнээсээ л дээ гэхдээ ерөнхийдөө ихэнх нь амьдралын хэм маяг тийм байгаа учраас. Надад гэхдээ хэр баргийн юм хийлгүүлэхгүй л юм шиг намайг ихлүүлсэн. За хотлоо да. Тэгвэл жинхэнээр их хэрэл шүү дээ. Үлгийдүүд орон дээр ингээд бөөлээд дэрчээд ингээд Тэгэл хөдөө юу ч хийхгүй байна гэж аахгүй наа эмхтөө. Би гэрээ бэлдээд чи бие бэлдээд За энэ хэсгээс явдаг тийм. За. Тэгвэл одоо аав чигтэй очиад. Тинчээ нэг залуу намайг гэрээ бэлдээ хүлээгээд байна. Намайг зүгээр бие аваад хүрээд ирсэн. Зөв. Хос мос хэрэггүй аваач юу ч хэрэггүй. Тэгээ бүрээд юм да. Би наач бүх юм бэлдсэн. Аав ээж чинь хандаад нэг дүүг зам чи дамжуулж хэлээрэй зөө. Ямар хөргөө орно шүү. Хөргөлт өргөө ирсэн гэж. Бод бөглөлчээлээ. Тэгээ суучихсан. Тэ бол гэж боддгийг. Би нэг 2 3 зүгээр. Ер нь цөөхөн хүүхдээ чанартай өсгсөн дэр. Доор бүр гоё шүү. Ихэр байвал шууд ингээд мэдгүй дараалаад ихэр хүүхд төрөх юм бол би шууд 4 хүүхдтэй бол. Тийм. Тэгэл алдар тэх одоо. Одонгоо зүваа. Өгшөрчээд их юм шүү. Миний одонгоо зүваа. Нэг 2 дугаар одонгоо зүүчих гэж. Өө нэгдэр одоо хөлч бүр 6 хүүхдтэй болох нь шүү.
Одооны залуучууд юм гоё өрөөлмөр санагддаг шүү. Өдөө гараасаа тий. Монголын өвс соёлыг жоохон ч гэсэн мэдээсэй. Тэг санагддаг шүү дээ. Миний хувьд л. Би бол хөдөө очих юм бол амар гологдно ажиллахгүй. Хөдөөний ажил байхгүй. Одоо ч удахгүй төслөө дүү. Тий. 5 сард очихсан тий. Би төлөг хөтлөөд очно зөө. Сургуулийн гадаа юу? Тий. Маа цэцгний ор төлөг. Энийг хэрэг юм хөөрхийн. Хэм бэ. Хоёр хатар ногоож юу? Хатар ороход өмсгөл. Ханаас өгсөн ганц биелэг надаа. Энэ байна. Оо. Өндөр нуруу байна. Нэрэл өндөр нуртай шүү. Тий. Өндөр нуруу байна. Энэ хацрын онгороо. Яа, салхилаа дараадах юм. Таад байна. Гарын. Тэрээ бэлэн өмсөхгүй хөдөө мэддэг юм. Сая бэлэдээс юмстэй. Өмсөг байгаа юм. Оо би хөдөө Өөрөө чи юмшиг байгаастай. Жан жан гинэ. миний гар том байна. Тан 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 тан. Эрон. Яа. Яасан цаа ингэсэж хөдлөе дөө. Энд чи яраа өрн бүр юм ялгарсан байна те. Хөдөө нутаг байгалийн сайханд хийж бүсгүй хүний сэтгэлийг татаж болтгол юм байна. Ох ямар гоё юм бэ. Зугаалсан хос хоёр маань нар жаргах үеэр Яг уулын ингээд наагур цагууран дээр наагах юм. хотын бүсгүйгээ ганцаараа ингэ явуулах нь үү гэж сандарлаа шүү. Тэгсэн 2 цагийн дараа соёлын төвд ирээрээ гэх даалгаврыг нэвтрүүлгийн багийнханд хүчээ. Соёлын төвд яах юм? Шууд авяасаа үзүүл. Оо яа, нэг сарнаа өгүүлээ. Олон залуучууд дуудаж байгаа. Телевизийнхээ ирсэн байна. Хотоос Тэг костюмтэй болох зайвар сонио харагддаг юм тий. Бэлтэгээл илүү гоё харагддаг юм байна. Эсвэл хүмүүс юугаас. Оо, зүрхэн ламаа асаацсан. Зам ам татцсан. Гэтэ нэг жоохон гоё тасчихгүй. Тэгвэл тэгтээ бас хөөрхөн байна. Гол нь сэтгэл штэй залуучууд. Зүрхэн тк аа би яг мэдчихэв. Доторх нь ингээд дэлбэрэх гэж байгаа цээжин дотор нь. Ямар хөөрхий юм бэ? Би ч гэсэн супер сэтэд ингэж дуудуулмаар байна. Зүрхэн ламаатай. Би нэг мэдх юм шиг. Оо ёо. Бэлгээ татлаа. Тэгсэн тийм нь өөрөөс нь бол бас хөөрхөн өндөр юм биш үү? За хаашаа авч явах нь вэ? Болзот залуугаасаа бүсгүй хүний нууцхан мөрөөддөг гинтийн болцоо хүлээн Тийм. Гинтийн амар гоё. Шигэл оройн бүчгэн дүрэг. Гинтийн юм шиг гоё шүү дээ. Өнгөрүүлсэн баха. Анхүрлийн маань найзууд ч игнийхээ төлөө ёстой л тушаал авсан цэрэг шиг андагмын. Гэтэ энэ ямар хөөрхөн бүгд улаан дээлмэл өмсцөө. Би ч нэг айгүй тийм энэ сериал их үздэг байхгүй. Би сериал үзээд бас юм зүрх мөрхөр лаасаа бас гоё юм болов. Сериал их үзээрэй та. Ингээд таалагдах юм л үгэл. Улаан сарнаа гэх юм бол сумын дэлгүүрээс бүр хайж болоод тэгээд найзуудтай бүр ихтнээс яг за ийм байгаа шүү гэд нэг дээлтэй 9 залуу бэлдээд 9 улаан дээлтэй ганцхан хар дээлтэй залуу бэлдэж аваад дан сарнаа бариулаа зөксөс. Анх удаа эрэгтэй хүнээс ийм surprise гинтийн бэлэг юм гэдэг бол хүлээж авсан. Ер нь л гинтийн юм гэдэг чинь гоё шүү дээ. Баярлсан. Тэгээд дуулж авах юм хараад ер нь бол бүр илүү ингээд татагдаад нөө ямар хөөрхөн юм бэ гэж бүр ингээд хайлж харсан. Дулаан бол 1000 лаа гэт. Ашгүй бацал. Гэтэ камер нэг мөн дүрс гэдэг юм болов уу юу? Үу. Аа. Ихгүй шүү дээ. Бас домог. Домогтой. Наа ингээд нэг юм хоёр хожоо байсан гинэ. За. Тэгээд тэгсэн чинь нэг тийм нэг хоёр хожоо явж байгаа. Нэг тийм 1000 лаа алттай. Нөгөө тийм жоохон ядуу хожоо. Тэгээд ядуу хожоо майханд хонсон гинэ. Тэгсэн чинь нөгөө нэг баян хожоо алтан
харамлангуудаа гадаа хоноод гэсэн чи хөлдөж өгчээд тэгсэн чи нөгөө нэг хожим болохоор дулаан бол мянгалаа гэд мянгалан алтын аваа авчижсэн гэсэн. Тий. Тэгэхээр нөгөө дулаан явах батгаар чинь. Ийм утга учиртай байсан юм байна тийм үү? Тийм нэг хөөхөн дэлбэн. Өгчээсэн бүр гэртээ таг мартчихжээ. Юу? Ийм надад нэг аз давуулд дөрөв бэрх байсан аахгүй. Тэрийг яг хөө. Ингээд сандарч явж байгаа мартчихжээ. Чаваг хараа сандарч байгаа. Гэхдээ ингээд чаваг харахаар аюу сандардаг шүү дээ шүү дээ. Энэ хоёлаа энэ нэвтрүүлэг дуусаад нээлвэл цуг нэг газар л юм үзье. Үзээгүй. Би өсгөл юм. Өсгөл юм. За. Хөсөөлөдгээ гоё шүү. Нэвтрүүлэг дуусаад хөсөөл юм. Яа энэ юм үзчих юм байсан. Гэрүүлэхнийгаа санана. Өгдөгтэй гэрийнхээ алдыг санджсан. Нэг жилийн хугацаа л. Цаг 2 өнгөрч. Зэрэгтэй авсан уу? Зэрэг тавьсан нэг жилийн хугацаа. Надаас асууж гэсэн чи хөөх чи намхан гарчлаа. Зүгээр. Одоо жавти тэгээд өндөр гаргаж байгаа хоо. Би тэгвэл удавж альтаа тэгээд нафата алга мэддэг. Чиний сэтгэл чи одоо дурлж эхлэв л штэ. Би анзаарал шүү. Старч нөө. Удамд чинь автыг тэгээд алаг нүдтэй ут гаргаж өгөө гэдэг чинь тэгээд төлөвийн шүүж гинөө гэсэн үг байна. Тэгэхээр гам. Тийм зат. Сэвш бас сэвш. Яраг өрөөл дэж юм байна. Вайн үнэр амар цогтой байна шүү. Ингээ ууранд. Cheers. Ядрах та. Гэтэ нэг жорлон шиг хэлбэртэй аршаан бай тээ. Одоо цагаан болчихлоо. Нам тоохоо. Нэр ашаа. Гэтэ биеийн зүгээр нүрээрээ л бор юм чинь царин штэ. Жил хийсэн. Ер нь бол өөр бор юм биш. Би нэг өдөр шингээс сон. Нүр нь л борлож байна. Би хүлээлтээс ямар залуу байсан бэ? Хүлээлтээс үү? За дүүнэл хэсэг явлаа. Зөндөлөөс. Хөрх юм чадвар алчиж байгаа л да. Миний гарсан билүүд ер нь таалагдсанаас би амар таалагдчихсан. Би бранхуудад ирэхтэй хүмүүс тийм бэлэг, тийм спрайт юм таалаад ирсэн. Тэгээ амар догтлсон, амар баярлсан. Амар хичээл сэтгэлтэй юм чи. ингээ бодчихсон. Хоног хугацаа ирсэн да. Ахлагдээ. Йоо хэлсээрсэндээ байвал энэ бараа суугаад хүүхдээ болоод Ямар байсан? одоо авчиж байгаа шүү. Хүлээлтөө. Хүлээх нь жоохон хэцүү байсан. Бусдаа бол хайрлаа байсан шүү. Өмнө нь жоохонтой ингэж болцож чинь тэр ингэж явж үзээгүй. Тэгээд яг хэл харин байдаг чадлаараа л хичээгээл нэг болцоо байг болгоч. Тэгж ингэсгээ явсан гэсэн. Тэгэхээр хүлээлтээс илүү байсан. Ямар ямар ах юм гэж төсөөлчихсэн. Ямар ч өндөр аль мэдчихсэн тий. Өндрийг нь бол яг хөө мэдчихсэн. Төлөв зүгээр санаас хэлж өгсөн. Тэгээд үлдсэн нь ерөөс харахгүй төсөөлөл өгсөн. Ямар ах ирээсэй гэж бүр бодчихсон. Яг бас тех бах. Тэгсэн бодсноос хайр илүү байлаа. Одоо нэг хайрс нэгц тарамлна гэдэг л болоод шиг нэг тоххой. Их явуулмаар үсэн гэдэг. Явуулмааргүй байна л гэсэн. Санах хахаа гэж дандаа ингээл би ингээд чамаагуудаа ингээд санах хахаа. Нөгөө болдог бол нөгөө богтолж аваад үлдчихмээр ингээл. Үлдэмээр нэг зингэл цаг хугацаанд зогсооч юм гэсэн. Энэ бас нэлээд бүр яаж чи ингээд аим таалагдчихжээ. Хажууд нь хөлсөн. Хондроос сандрал. Сандраа тэгээд урталт нь ийм камер Бойд бодвол тийм шүү дээ. Би юу? Аха. одоо нэг дуулаад. Би ингээд чамаа дахиад нэг бодвол ирсэн. Надаараа. Надад дахиад нэг зөриөл юм байна. Нөгөө нэг миний нэг дуртай дуу идэх байхгүй юу? Ямар? Нөгөө нэг Адар сүрэнгийн чандмаа эрдэнгийн мэдхүү. Мэдэн штэ. Тэгвэл надад зориулаад л идэх. Тэгд. За. Хархнуудын дийсэн суулах залан батай.
Тэгтээ бүр дурлаж байгаа хаа нэг юм цагаан малгай цагаан оролт. Ингээд нэг хүн нөгөө Цав цагаан шүү. бэлчээгээ дуулсан эсвэл нэг гинт чигчл болгочихсон. Эвгүй үт юм байна. Тэгэл гоё даа. Бүр л хөөр харагдаж. Ах нь бол Би нэрээ чамд бэлэгтэй ирсэн. Надад Өөрөө ороод ирсэн. аха за. хөргийн камерлал гэж гидэж явал камерал орчих. Чам зэрэг. Чамд бүр их баярлалаа. Яа. Чи суу толгом. Оо, стовалаа юм. Вээсээ амар толгомжтой. Зүгээр үжис нэг гид дуулуулаад тэгстэй бэлэг өгөөл яриаг өштэй надтай. Би чикнээс эмхдэг хүнээс хамгийн анхнуудаа бэлэг авч үзэж байгаа шүү. Чикнээс. Тэгээ худлаа ирсэн юм нэвтрүүлгийн туршид дандаа худлаа ирсэн юм уу? Амар сэтгэл өндрөө. Их юмны нөлөөс хэр баргийн гардгүй гэдэг юм аа. Маргааш харцгүй дээ яа навчиж. Ингээд энэ доторх зургаа үлдээсэн байт юм бах та. Тэр болохоор зураг байсан. Манай хөдөж шүлжээ байхгүй тэгээд яа. Өөрийнхөө зургийг бэлгэлж нэгэхэд чинь нэлээд л бас. Энд явчихсан. Энэ Өсөн дурсамж бол үнэхээр амар үнцэнтэй. Тэгээд одоо ган үлийн нүднээс би ингээд нэг юм хайрын дулаахан тийм харцыг ерөнхийдөө айгу мэдэрдэг. Ингээд над руу харж байгаа харцсан би ингээд яг л би чамаа угаасаа чин сэтгэлээсээ хайрлаад байна шүү дээ. Намайг ингээд бүр амар юм инкрээ. Чи чин сэтгэлээсээ таалагдаад байна. Амар хайрлаж байгаа тэр харцнаас нь бүр ингээд бүр амар мэдрэгддэг. Тийм дахиад нэг юм хэлчихье. Ган үрлээ хонхны баяраар минь ирэхдээ төлөв биш миний зүрхийг аваад хүрээд ирээ. Яа. Энийг чинхэнэ зүрхэнд хадгалнаа. Энэ тэр үчиг ингрээс салгахгүй. Хөөх юм аа нэг тийм гоё нандин гэх юм уу? Чиний сайзыг мэдж авсан уу? Хамгийн том хэрдмэр юм. Таарно. Гэтэ амар эвгүй байна гэдэг эмгтэй хүнс ингэ бэлэг авч үзсэн. Гоё ш билээ ингэ. Юм хүнд юм өгөөд тэр баярлж байгаа юм харах юм гоё. Ингээд үлдсэн цаг Гэсэн нэг том бэлэг биштэй жижиг бэлэг дээр. хотын бүсгүй хөдөө нутагт ээлж дугаар Харц марцсан бүр ингээ хайрын харц бүр тэр эмгтэй. Бүр ингээ шууд нэг хөтөлцөн явчихдаг насан тийм юм бид. Залуугийн хацар олстой хөөх юм аа нэр. Яг нат шиг өнтер. Яа. За нэг иймэрхүү гэж яг хоо ер нь бол надаа ингэж санагдлаа. Гоё заяо. Тэгээ нэг юм хөөхөн тэгээд юм нандин тэгээд яг нөгөө нэвтрүүлэг учраас нэг юм цаг 2 цагт л бүх юм багтааж байгаа шүү дээ. Тэгээд тэгтээ нэр бол юу хаа. Цаашаа уулзаад уус эмгтэйгээс шилтгаална шүү дээ. Эмгтэй нөр ингээд энэ дээр бол нэвтрүүлэг дээр бол амар хандтай зураг баруулдаг хүүхд мөхтөрээд охны өөр дээр ирмэр гэдэг чиж байгаа байхгүй. Тэгээд бас угаасаа юу ингээд хагацаа цатаад дуусна гэж байхгүй шүү дээ. Нэвтрүүлэг юм чи. Тэгэл тэгтээ нэр би өндөр дээр нийлэггүй хаа гэж би бодож байна. Та юу гэж бодож байна? Тэгтээ нэг байж байгаа хэдэн жилийн дараа нийлж билжсэн магадгүй. Тэгтээ яг миний хувьд л энэ гэж. Нийл юм бол одоо мэдгүй нөхцөл дугаар дээр үзэг болох надад явж бас нэг юм баримжаа салгаа. Гэхдээ мэдгүй наа. Энд дээр бол амар юм гоё л хөөргөн л байдаг юм байна. За нэг иймэрхүү байна да. Яг энэ дугаарыг үзмэр санагдаж байгаа. Нэг хэсгүүд нь яваад гэсэн залуугийн амар яриа өрөөдөө залуу байна да. Загийн гол юм усаа өсөйч нугааж үг юм уу гэж юм гээд. Тэгээд үзмэр санагдаад байсан. Тэгээд үзлээ. За тийм байна да. Тэгээд цайны майк бүгд хийлээ. Баяртай. Йоо. Баш нэг 3 цагч нуцсан гэнэ. Монгол өглөөлт. Яг яавал ингэж гоё баяртай гэх үү. Худлаа тийм. Баяртай. Бобо.